яг орон дотроо хаашаа очих юм бэ? Монгол орон дотроо. Тийм Монгол улс дотроо. Хөвсгөл явж өгөөгүй. За. Тэгвэл таны яг хамгийн тусламжтай аялал яг Монгол дотроо хаана хизээ? Дээр үед хамаатнуудтайгаа Австрал руу явсан. Яагаад айгуу гойсон тусламжтай санагдсан? Хамаатнууд бөөнөр автобусаар явжсэн. Тэгж бараг явдггүй байх хамаатнууд. 20-30-уулаа автобусаараа. Яг усын хаашаа явсан бэ? Увс тэр чигээр нь тойрч. Тэгээ хамаатнуудаараа. Nice. 12 хоног. Таны хувьд энэ зам хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ хаашаагаа аялахыг Монгол дотроо хаашаа аялахыг хамгийн хүсэж эсвэл төлөвлөж байгаа вэ? Сайн мэдгүй нөгөө. Тэр одоо ганц удаа ярилцлага өгч байгаа юм байна. Тэгээ явж ирсэн тэгэл гоё ганц удаа аялал гоё л. Гэхдээ хамгийн хүсэж байгаа. За тэгтээ нэг тийм аялал зорилгоо одоохондоо тодорхой байхгүй л байна. Дээд таймд өстэй баяртай. Энэ аялал авчиж байгаа юм шүү те. Тэгвэл таны хувьд очиж байсан хамгийн гоё газар хамгийн тусламжтай аялал юу байсан бэ Монгол дотроо? Тэр бага насанд л ээж автай аялж ирсэн юмнууд л. Ямар газар руу аялж ирсэн бэ? Тэр хөвсгөлийн нөгөө тайга майгаар руу. Тэгээ одоо бүр тагт руу аялж ирсэн юмнууд. Тэр л их тусламжтай. Тэр цаа маа буугуу тэр нөгөө өвөл явжаад тэр өсөс рүү орохоор тэр багт л их тусламжтай байна. За маш баярлалаа. Хөвсгөл орж үзмээр байна. Аж үзэж байгаагүй юу? За хизээ явъя гэж төлөвлөж байна. Бараг авахгүй. За тэгвэл таны очиж ирсэн яг Монголын хамгийн сайхан газар юу вэ? Ус. Яг хаана очиж ирсэн бэ? Орон дээр. Яваа юм. За та энэ заавал аялаарай. Тэгээ аялалтаас Монголд тэгээд дэлгүүр байгаа байхгүй юу? Тэгээ амар гоё аялын хөслөлтөд та тэндээс аваа яваа. Амар гоё. Баярлалаа. Ус руу явчмаар байгаа. Усад очиж нөгөө баярт дөрөв хотон бэлгээд иргээд янз бүр авсан. Тэндээ бичлэг хиймээр байгаа юм да. Тэгвэл таны заяа очиж исэн хамгийн дурсамжтай маш гоё аялал Монгол дотроо хаана хийсэн бэ? Тэгээд дахиад нөгөө авсан. Харалсан. Харахраа байна. Яагаад дурсамжтай вэ? Уул амар тийм ихс. Амар өндөр уул юм байлаа. Хотоос харахад бол нэг жижиг юм шиг харагдаад. Тэгээд очиод арьсан чи хүчээс тэгээд гой байгальтай. Тэгээд би яг доошоо ингээд ороод нөгөө гол дагууч нөгөө харахраа уулын дундаас ингээд гол орсон. Гол дагуу ингээд явж ирсэн нар жаргаж байсан байхгүй. Нар жаргал гол орсаад цаана уул энэ ч уул энэ модтай атомалтай. Тэгээд тэр юм ингээд үзэхэд хэд юм ингээд өнгө байгаа байхгүй. Шар ногоо цэнхэр улаан цагаан ингээд бүх өнгө нэг доор ингээд зогслоод байдаг. Тэгээд дуу чимээ ингээд тэр бүх хослоо яг юм тийм ваач шиг санагдсан. Маш баярлалаа. Найзтайгаа болгоор нэг чадж байгаа. Болгоны хаашаа явах чинь? Би сайн мэдгүй нөө би найзтай хамаагүй соо. Гоё явж явал хаашаач яах вэ? Гэрээс нэр аваа явдаг найзууд байна. Бэлэн гэж авчих штэ. Ямар гоё юм бэ. Тэгвэл таны очижсэн хамгийн дурсамжтай яг ийм сайхан газар дурсамжтай аялал Монгол дотроо юу вэ? Монгол дотроо юу? Хинти. Хаашаа? Даатал руу. Тий. Очиж загас барьчихсан. Ер нь энэ жил дахиад явна гэж бодож байгаа. Энэ жил бас найзуудтайгаа хамт явахдаа Монголигээд аялын дэлгүүр байгаа байхгүй юу? Юмнууд бүр амар гоё шүү. Сонирхолтой зэрэг. За баярлалаа. Хадуул баруун тав юм. Тэр чигтэн чадвар. За тэгвэл аялжсэн хамгийн гоё газар Монголынхаа зүүн тайр. Хизээ авчихсан бэ? 20 онд юм уу? Ямар гоё юм бэ? За таны аялах хүсэж байгаа газар аюул гээ. Ашгаа юу төлөвлөд явъя гэж шийдсэн үү? За боддог ерөөсөө шийдэгөө. Дандаа боддог. Завтай таан баг руу гурыг төлөвлөсөн байгаа юу? Ямар гоё хизээ явах чаа. Одоо 9-ээс ямар гоё юм бэ? Тэгэхээр таны хувьд бас аялжсэн хамгийн гоё Монголынхаа сайхан газраас за хамгийн гоё хөвсгөл аймаг. Олон газар байна шүү дээ. Яг ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Анх одоо хөвсгөл нууранд очих одоо
3-4 явсан л та. Гэхдээ ер нь одоо хизээч очсон яг анхных юм шиг аюу гоё юм нөө давж ордог хэсэг. За гоолтай эдрэнгийн нуруу. Тэнд бас ямар сэтгэлдэлжсэн ямар тасамж байна. Тэнд за яг би тэнд бол ажиллаар очиж шүү дээ. Гэтэ яг ийм сүрлэг өндөр шавх уулсын донд ингээд явах бол бас тэгээд их чинь ингээд хүн амьдрахад амар одоо хэцүү нөхцөл авахгүй юу. Газрын гадаргын ус багтай. Тэгэхэд хүмүүс амьдрдаг. Тэгээд тэнд амьдрдаг хүмүүсээр амар багтдаг. Тэгээд яг тийм газар амьдарч байгаа хүмүүс ямар бас гоё юм бэ гэдгийг бас ингээд мэдэрдэг. Маш баярлалаа. За захандаа. Захын баялаар хөдөлгөж байгаа. Дахин хаашаа яг очиж байгаа юм бэ? Багш дээр орно тийш. Яагаад бас тэгж хэлсэн бэ? Сонссон бэ? Оо яг маа найз бодор яа гэж ярьсан. Дорнотын буйрноор Донд буйрноор. Аха. Яагаад бас тийш очих хамыг хүсэж байгаа? Тэр зүгрүүрээс явж үзээгүй. Тэгээд буйрноор ч өөрөө нөгөө дулаахан. Арабствал тэгээд Архангаар. Тийм. Бүр төлөвлөсөн байгаа юм шүү дээ. Nice. Яагаад тийш очиж хүссэн бэ? Багтаа нөгөө нэг Архангай аймгийн их тамир сумд гэсэн байхгүй юу? Тийм. Тэгээд ер нь зам болгон шахвачтай. Манай өвөгийн нутаг шүү дээ. Хоёр хүн яриатай да. Та Нарангаал байсан да Нарангаал. Хизээ яаж явж байсан бэ? 10 жил ахтай гэр чинь 14-5 онд юм уу? Манай аав ээж өгсөн. Тэгээд ер нь яг хамаатан садтаа цацаад нэрэн гоё газруудын заахуулаад. Хамгийн гоё заад гэсэн нарийн гоё газар нууц цац нь юу байсан бэ? Тайгарчлаа ер нь сонирхолтойсэн. Тэгээд жисэн. Сонсоод үзний дараа үзсэн. За маш баярлалаа. Тэр үл ахир. Тэр хоёр зүгээр. За яагаад бас тийш явахыг хүссэн бэ? Манай аав ээж нутаг нөгөө дээр очсон. Тэгвэл хамгийн дурсамжтай аялал нь хизээ хаана яаж явж байсан бэ? Миний дурсамжтай тэрэлжлээ юм да. Тэрэлж. Хизээ явж байсан бэ? Ер нь жил алхаас. Жил алхаа. Ер нь тэрэлжийн хамгийн гоё зүйл нь юу вэ? Таны байгалийн тогтсон. Хад юу байсан бэ? Би яг нэг анхудаа говь харахад айгүй гоёсан. Дунд гол билүү нөгөө нэг цагаан хавцал юу илээ нэр? Улаан цав. Юу илээ? Цав гэж. Цагаан. Энэ нэг хажуудаа нэг ямар авралын газар зүйлээ. Нэг цэлийн хүн гэдэг ямар нэртэй лээ. Тэгээд энэ бол айгүй гоёсэн. Нөгөө өмнө нь тийм надаа уул устай газар очиж аваад яг говьд бол ингээ нар жаргах мандах сар гарах тий. Зүр юу ч үгүй говь талбал аюу гоё санагдсан. Маш баярлалаа. Баярлалаа.